За 2019 оны Yeshin А хувилбарын 10 дугаар дасгал. За англи хэлний Yeshin 10 дугаар дасгал. The tourists bought tickets for эсвэл an around the town гэсэн байна. За тэгэхээр тосгоныг тойрох нэг модалдаж авсан байна. За тэрний үг гэхээр the excursion буюу одоо богино хэмжээний аялал. За expedition буюу одоо нэлээд одоо их тийм зорилготой явж байгаа аялал. Observation гэдэг нь болохоор шинжилгээ, судалгаа, одоо ажиглалтанд гарах. За exploration гэх юм бол одоо мөн одоо судлахаар одоо нэлээд тийм гүн гүнзгий судлана гэсэн үг. За decoration гэдэг нь болохоор чимэглэл гэсэн үг. За тэгэхээр энд бол одоо decoration бол шууд болохгүй болж байна. Exploration ч гэсэн болохгүй. Яагаад гэхээр энд бол tourists гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл эднэрд ямар нэгэн тийм нарийн зорилготой биш. Зөвхөн одоо ингээд тийм чөлөөт цагаараа аялж зугаалж байгаа хүмүүс болохоор энэ бол exploration бол биш, observation бас биш. Ямар нэг юм бол шинжилэх гэж яваагүй. Зорилго нь бол амрах, тий, хүндэрсэнчлэн. За expedition бол бас биш болж байгаа. Энэ бол бас ямар нэгэн зорилготойгоор одоо тийм аялал эсвэл одоо хол юм руу одоо явахыг хэлж байгаа. За excursion гэдэг бол одоо энд бол яг болж байгаа үг нэг. Excursion гэдэг бол өөрөө бас л яг нэг аялал. Гэхдээ яг чөлөөт цагаараа явж байгаа аяллыг бол excursion гэж нэрлэж байгаа. За тэгэхээр энд excursion гэдэг үг болоод за энэ an article-ийн n гэдэг артикл авах нэ. Ягаад тэгэхээр excursion гэдэг маань л одоо ихшгээр эхэлж байгаа болохоор.